чуулгандаа тавтай морил тэгээд бас манай доко харагдчихээн. Сайн уу доко. Тэгээ манай докыг хол амьдэрдэг байхгүй юу. Тэгээ өнөөдөр бас наашаага ирэхэд бол үнэн төвхтөө гэдэг бол би ойлгож байгаа. За өнөөдөр бас бид манай ганцаа ахыг таньдаг гэд ганцаа урсан болтой ч юм уу Тамира гэж залуутай бас танилцсан байгаа. Тэр хойно сууж гин тэр алгаатай шогцож авцгаая. За өөр одоо ойрд яг хүмүүс байна тий. За та тунгаа ирсэн биш тий. Өөдөөгийн тунгаа яа тий. Энэ чиг өвөрмөц нэртэй тий. Заяа өөдөө. Тавлан өөдөө. Тэгснэ тунган бодод ирсэн тий. Нэртэй. Ганц их бас хол явж байгаад ирсэн баг тийм ээ. За ингээд та бүхнийг эрүүл сарвал харж агаад таатай байна. Тэгээ зарим нэг хүмүүсийн төрсөн өдөр өнгөрсөн баг. Тэгээ холондоо бас төрсөн өдрийн мэндүргий тий. Тий. Баярлалаа тий. За өнөөдөр би та бүхэнд хэн нэгнээс санаа авах шүү заяа. Зүгээр хүүтэйгээ ярилцж агаад ерөнхийдөө энэ талаар ингээд бас Библи юу гэж хэлдэм бэ гэдгийг хуваалцах санаад өрсөн. За энэ шунлаас ангид амьдралын тухай. За ямар юунаас ангид амьдрал гинэ? Шунлаас ангид амьдрал. За би хүүтэйгээ юу ярьсан гэхтэр манай өвөө надаас нэг юм сонин асуулт асуусан. Ер нь гим нүгэл яг хизээ эхэлсэн гэж асууж байгаа байхгүй. Тэгээд манай өвгд юу гэж бодсон гэхтэр за Новогийн үерээс өмнө, Новогийн үед болсон үерээс өмнө хүмүүс ингээд гимтэй байж агаад тэгээ үер болсны дараа Новогийн гэр бүл ингээд аврагдаад үлдчихэж. Тэгээ тэд нэр ерөөсөө нүгэлгүй байгаа гэж бодсон юм байна л да. Тэгээ бид тэрэн дээр нэлээд удаан ярилцсан байхгүй. Тэгээд Новогийн үерийн дараа яг хизээнээс дахиад нүгэл гараад ирв гэдэг ингээд асуусан. Тэгээ ер нь нүгэл гэдэг энэ зүйл тэгээ хүний өөрийнх нь сонголтоос үүдэлтэйгээр бүр ингээд хамгийн анх бол шунлаас үүдэлтэйгээр эхэлсэн баг. Шунлаас үүдэлтэйгээр. За одоо ингээд сатан эхлээд нүгэлтэй болчихжээ. За энэ чинь шунал шүү дээ, тийм ээ. Тэр бардамсан. Яг бурхны одоо эрх мэдлийг булаацалдах тийм санаа түн төрсөн. Энэ чинь шунал байхгүй юу? Шунлаас үүдэлтэй. Тэгээ өөрийнхөө хүчинд ирдсэн. Тэгээ би өөрийн болгож авч чадах юм байна гэж бодсон. Гэтэл үнэндээ бол бурхны хаана ч хүрэхгүй юм байна гэдгийг л ойлгосон байгаа байхгүй юу? Тэгээ бид нар бас өнгөрсөн 7 хоног жоо бас манай гэрийн ойр орчим миний бас таньж мэддэг хүмүүсийн ойр орчимд нэг юм ярианууд их боллоо л да. Юу болсон гэсэн чинь ер нь манай нарны аймаг гэж юу юм энэ нөгөө галактик буюу тий одоо нарны аймаг гэж юу хэлээд байгаа. Ер нь ингээд одоо энэ зохицолгоо нь ер нь ямархуу байдаг талаар ярьлаа л да. Тэгээд энэ дээр нэг том жижигний ялгааг маш тодор ярьсан ба. За бид нар ч одоо энэ дэлхийгээ их том гэж бодсон байгаа шүү дээ тий. Тэгээд яг ясам дээр нөгөө сар ингээ бидний нүдэн жижигхэн харагдаад байгаа учраас сарыг бол бид нар тийм том гэж юусе бодоагүй шүү дээ. Гэтэл чин дэлхийгээс том гариг багсан 3 дахин том гэсэн үү? Ер нь бол ингээл наар ч гэсэн бүр асар том байгаа шүү дээ. Тэгээд бүр тэгж ярьдаг шүү дээ. Нарыг бол нэг саксны бөмбөг гэж одоо дэлхийг хажууд нь будаа гэж бодох ч юм уу жишдэг шүү дээ тийм ээ. За ингээ одоо нар сар нөгөө бархас байдгаад асар том одоо дэлхийн ван гэдэргээл ингээ баахан одоо юунууд Марс хүртэл их том гариг байгаа шүү. За манай одоо нарны аймгийн 9 гаригаараа бүх юма орчлон хорвоог төсөөлөд байсан чинь шинжлэх ухаан одоо тий од гариг судлалынхан ухааныхан чинь зөндөө том нээлтүүд хийгээд ингээ бүр 2004 оноос хойш нөгөөдг нь одоо бол 20 жил бүр төгсөрсөн ойлголттой болж байна. За хязгаар нь олдохгүй олон нөгөө нарны аймагуд байна. Бүр ингээд бүр хэдэн 100 биллион гэж харж байхгүй тэр бүүмд бүр живаагаараа однууд байж. Тэр одоо галактикууд буюу нарны аймагуудын ерөөсөө л нэг хэсэг нь багхгүй бүр нэг хэн цэг нь манай бидний амьдарч байгаа энэ нарны аймаг байж таарлаа. Тэгснэ энэ нарны аймаг дотроо бид нар чинь дэлхийгээд нэг жижиг гариг дээр амьдарч байна. Тэгснэ энэ дэлхий дээр бид нар амьдарч байгаа 8 тэрбум хүмүүсийн нэг хэсэг нь байж таарч. Тэгэхээр ингээд бодоод үзэхэд бид нар яагаад ч бид нар нэг бурхантай энэ зэрэгс аргагүй байна гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй болно. Энэ бүх зах хязгаар нь олдохгүй байгаа тэр гариг ирэхс чинь бүгдээр бурханы дотор байдагга бодтоо. Тэ?
Бурхан энэ бүгдийг дотроо агуулж яадаг. Бурхан энэ бүгдийн дотор байждаг гэж бодохоор түүний одоо хэмжээ хязгаарыг бид нар хизээж гүйцэж чадахгүй байна. Эндээс тэр хүрээл ерөөсө Бурханы одоо эзэмшил дуслаа гэсэн ойлголт ерөөсө багхгүй. Тэр хязгааргүй оршдог. Тэгэхээр бардам зан Бурханы өмнө бардам байна гэдэг бол үнэхээр утгагүй явдлаа гэдэг Библи хэлж байгаа. Тэгэхээр энэ бардам зан хаанаас гарч ирээд ерөөсө шунлаас л үүдэлтэй. Шунал. За би хүүдээ тайлбарлах гэж үтсэн байгаа. Хамгийн анхны хүн Адам нүгэлтэй байсан уу? Та юу гэж бодож байна? Сатан тэднийг одоо хуурахаас өмнө нүгэлтэй байсан уу? Гүүл гэж боддог бах те. Завилагнаас асууя. Тэр анхны хоёр хүн нүгэлтэй байсан эсхий. За энэ айгүй ноцтой асуудал ярих гэж байгаа шүү дээ. Яагаад Сатан хурж ирээд Бурхан таарс одоо энэ модны бүх жимснээс идгээ хилчихэд яагаад энэ модноос нь идэхийг хүрхийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Яагаад тэгж асуух болсон гэхээр тэр хоёр тийм шунал байсан байхгүй. Бүх жимсийг идээд үтцсэн. Одоо энэ модны жимснээс л идээд үтчмээр байна. Дотроо ингээ бодоод яваад байсан тэр бодол дээр нь Сатан хурж ирээд дөрөөлж байгаа байхгүй. Сатан бодлыг уншдаг гэж бид нар бодож болохгүй. Сатан бидний бодлыг уншиж чадахгүй. Харин Сатан бидний амаар гарч байгаа тэр үгийг бол сонсож чадна. Тэгэхээр тэр хоёр хоорондоо ярьсан ч байх магадлалтай. Бурхан нэгүслээр одоо таглаа тэр хоёрын урд нь ийм байжээ гэж юусоо яриаггүй байхгүй юу? Харин тэр хоёрт нэг юм байсан болоод овоо осгоогүй бол шаазгаа юунд суух вэ? Тэгээ тэр хоёр тийм шунал байгаад асууж тэр шунал дээр нь Сатан ирээд тоглосон гэсэн утгатай байхгүй. Тэгээд автсан байгаа шүү дээ бүр. Тэгээ ингээ харсан чи нэрээ харсан чи бүр ингээд аваад идчихвэл ингээл оюун ухаан тэлмээр тэг ингээ бүр ингээд арааны шүлс асгаруулсан бүр ингээд өөрсдөө бурхан шиг болох юм шиг санагдаад байсан гэж байгаа байхгүй. За хамгийн анхны одоо ингээд тийм touch screenтэй уцгаарлаа. За бүр смартфон гарлаа. За би нэг HTC-гийн нэг One Plus ч л юу лээ нэг One ч л нэг тийм утас анх авчихсан. Тэр ингээд их юм хийх юм шиг надад санагдал л тэгээд. Тэгээ би сүүлдээ бодохгүй юу. За ер нь би технологи төр нь яаж хандах хэвтэй. Тэ? Технологид би ер нь яаж хандах хэвтэй. Технологи миний амьдралын бүх зүйлийг шийдэх үгүй юу. Тэгээ энэ үнэхээр бас яг бидэнд бол том асуулт байхгүй юу. Смартфон гэдэг яг үнэхээр бурханаас ч илүү смарт байх уу? Тэ? Бас та биднээс ч илүү смарт байх уу? Тэгээ бид нар яагаад смарт гэж бодоод байна гэхдээ бидний мэдхийг хүссэн мэдээллийг хурдан дамжуулж өгөөд л байгаа болохоос биш яг бодит үн дээр болохоор эн чинь мэдээллийн сан байгаа даа шүү дээ. Мэдээллийн сангаас асар хурдтайгаар гаргаж ирж тавьж өгöd байгаа байхгүй. Тэгээ бид нар бодох тусмал энэ айгүй смарт энэ одоо их ухаалаг гэж бодоод бурхнаас ухаалаг байж чадах уу? Бас яг бүр нарийн дээр танаас илүү ухаалаг байж бас чадах уу гэдгийг бас бодох хэрэгтэй гэсэн. За тэгээд шунлын тухай ярьж байгаа би хүүдээ ингээд жоохон баг байгаа тайлбарлаж өгсөн. За ингээд одоо бурхан ингээд энэ дэлхийг бас нэг цэвэрлсэн тэг үерийн асар том усан галав юулуулээд үерээр ингээд ер нь бол цэвэрлсэн нэг гэрүүлийг үлдээсэн ч гэсэн нүгэл тэнд байсаар бас яагаад гэвэл энэ зүрх сэтгэлд болдог асуудал байна. Зүрх сэтгэлдээ ингээд үлдсэн зүйл байгаа байхгүй. Тэгээд энэ нь одоо биетэй хамт тэг дамжаад хүн төрлөختөнд уламжлаад иржээ гэдэг бид нар ойлгож байна гэсэн. Тэгэхээр хүн бүр ямар нэг зүйлд татагддаг. Мөнгө, эд баялаг, нэр хүнд, тэг одоо эрх мэдэл, амжилт, тав тух, тэг одоо хүн болгон ингээ янз бүрийн юмд л ингээ татагдчихэд. Тэгээ Библи шунлыг зүгээр нэг энэ хүний нэг сул тал, тэг weakness гэж өөрөөсөө хэлээг. Харин бидэнд юу гэж харуулж байгаа гэхээр энэ бол зүрх сэтгэл дотор болж байгаа том асуудал гэж хардаг. Энэ бол асуудал, энэ проблем гэж харуулдаг. Бид юуг хамгийн хүсэж, юунд гол найдалгаа илүү тавьж амьдарч байна гэдэг асуултаар би өнөөдрийнхөө яриаг эхлэе. Библи шунлын талаар юу гэж хэлдэг вэ? За шунал бол нүгэл юм а гэж хэлдэг байна. Шунал бол нүгэл юм а гэж хэлж байгаа. Сонирхолтой байгааз тийм ээ. Тэгээ заримдаа бид нар юмд шунах хэрэгтэй шүү дээ. Шунчээж бид нар амжилтанд хүрнэ шүү дээ гэж байгаа байхгүй.
Тэгэхээр бид нар амжилт олохын тулд бид нар шунжина гэсэн. Библиэд энийг харан юу гэж хэлээд байна вэ гэхээр энийг бол нүгэлгээ шууд хэлсэн байдаг. За Лук номын 12 дугаар бүлгийн 15 дээр Есүс ингэж хэлсэн байна. Алив шунлаас өөрсдөө хамгаал болгоомжл. Хэн нэгний ам өмч хөрөнгийнх нь элбэг дэлбээс хамаардгүй маа гэсэн байна. Мөн Колосай 3:5 дээр үгж хэлсэн гэхээр тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг буюу одоо нөгөө нүгэлтэй зүйлсүүдэд өхүүл гэсэн утгаар газар дээрх эрхтнүүдийг өхүүл. Энэ нь садар самун, бузар булаа, тачаал, муу хүсэл, шунхаарл болох шүтэн шүтэх явдал юм а гэсэн. Шунал бол Бурхныг өөр зүйлээр орлуулж байгаа явдал учраас энэ шүтэн шүтэх явдал юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр чи шүтэн шүтгэхийг бид нар хуучин гэрэн дээр сууншаад мэдж байгаа шүү дээ. Бурхан шүтэн шүтгэхэд үнэхээр жигшдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг Есүс ирээд тийм ээ ингээд та нар ингээд гадна талдаа Бурхны үгийг, хуулийг дагаж байгаа юм шиг харуулад байдаг. Зүрх сэтгэл чинь эд хөрөнгө болон Бурхан хоёрыг зэрэг хайрлаад байж болохгүй. Тэгэхээр тэгхийн бол яг хуу нэгийг үзий ядаж нөгөөдгийг нь хайрлах болно гэсэн баг. Тэр хүмүүс ихэнхдээ энэ тохиолдолд алиг нь илүү хайрлах уу? Эд хөрөнгөнийг илүү хайрлана гэсэн үг байхгүй. Яг тэгвэл өнөөдөр надад одоо идэх хоол, өмсөх хувцас, уух ус авахд маань энэ маань хэрэгтэй гэдэг хэрэгцээн дээр тулгуурлаж бид нар хардаг. Харин шунал гэдэг бол өдөр тутмын хэрэглэн дээр тогтоод сэтгэл ханж байгаа явдал биш. Энэ бүр илүү ихийг хураахыг хэлж гэнэ гэсэн. Илүү ихийг олохын төлөө бүр эннийхээ төлөө нойр хавлгүй явж бүр ингээ Бурхныг хүртэл хажуу тийш нь тавихыг энэ шунал гэж. Энэ ийм шунал нүгэл юм а гэж Библиэлд хэлж. Яагаад нүгэл гэдэг авах гэхээр энэ нь Бурхныг өөр зүйлээр орлуулж байгаа учраас энэ шүтэн шүтгэхтэй адилах юм а гэсэн ба. Тэгвэл шунал бол нүгэл бахна. Тэгвэл хоёрдугаарт нь мөнгөний хайр бол маш их аюул дагуулдаг болохыг Библи бидэнд хэлдэг. Мөнгөний хайр бол бидэнд аюулыг дагуулна. 1-р Тимотийн 6-гийн 10 дээр юу гэсэн бэ гэхээр учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч төмөн зовлонгоор өөрсдөө сүлбэжээ гэсэн байна. Библийн анхны орчуулгуудын нэгэн дээр мөнгөний хайр нь бузар мөгийн үндэс юм а гэж орчуулсан байна. Мөнгийг хайрлах хайр нь бузар мөгийн үндэс юм а гэж хэлсэн. Тэгэхээр энд бүр ингээд мөнгийг хайрлан дуурлах гэдэг бол үнэхээр бас буруу гэдгийг хэлээд байна шүү дээ, тийм ээ. Тэгээд зарим тухайн үед одоо чинь баг 2000 жилийн өмнө бичигдсэн загтал байгаа, Тимотийн бичсэн загтал. Тэнгүүд Тимот пастор юу гэж хэлж яах вэ гэхээр магадгүй тэдний цуглааныхнаас зарим нь эд баялаг хөөгөөд бүр ингээ өөрт нөгөө Бурханд ирж чадахгүй болсон багт. Би одоо бас л 30 гаруй жил ингээл энэ итгэгч нарын орчимд байж байгаа учраас юу ажиллана л та. Зөндөө олон хүмүүс бас ингээ эргээд явахыг харсан. Нэгэн цагт ингээл Есүсийн төлөөс амиа өгнө гэжсэн хүн зах дээр 8 хийгээл төд удалгүй гартаа ингээл мөнгө оруулдаг гээл гарих зүгээл тэгээ сүултээ чи нөгөөтгөндөө явсаар л байгаа шал тэнийг ингээ зогсож явахдаа хүртэл хүрсэн хүмүүсийг ч гэсэн харж ясмаа. Би хүмүүсийг шүүхэх гэхээсээ илүү бид өөрсдөө тэгээ ямар нэг байдлаар ийм байдалд хүрэхээс хамгаалах хэрэгтэй. Бид өөрсөндөө ингэж хэлж явах хэрэгтэй. За мөнгө Есүс одоо мөнгөний тухай, эд хөрөнгөний тухай маш их ярьсан байгаа. Дөрвчийн бүтсөдөр ч гэсэн би хэлсэн тийм ээ. Тэрний дөрвчих дээр Есүс одоо 6 сургаалт зөвлөл заасан байлаа гэж бодоход тэрний дөрвийг нь мөнгөтэй эд хөрөнгөтэй холбож ярьсан шалтгаан нь хүмүүс өөрсдөө зүрх сэтгэлийг эд баялаг төгөөд Бурханд итгэж найдахыг хоош нь тавиад байгаа нь өөрсөнд нь аюулыг дагуулж байна гэдгийг хэлж байгаа байхгүй. Тийм учраас энэ Тимот гэдэг энэ пастор юу гэж хэлсэн гэхээр мөнгөнд дурлах гэдэг бол хамаг муугийн үндэс юм а гэсэн юм. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдөө сүлбэжээ гэж хэлсэн байна. Мөнгө өөрөө муу зүйл биш ч гэсэн энийг хайрлах гэдэг нь аюултай зүйл юм а. Энийг хайрлах гэдэг нь аюултай зүйл. Одоо харж байгаа үст мөнгнөөс болж хүмүүс хүнийг алдаг штэ. Тийм ээ? Мөнгнөөс болж хүний амьдралыг сүрүүлдэг штэ.
Тэгээ хүнд байгаа ганцыг нь булааж авахаас ч те хамгийн эцсийн зоосынч булааж авахаас ийхгүй мөнгийг хайрлсан хүмүүсийн хувьд. Тэгээ энийг өгж яаг бол яг мангас шиг дурлсан, улаарсан нүд нь улаан. Харин мөнгө өөрөө бол зүгээр цагаан юмаа гэж хэлж байгаа. Монголд айгүй гоё хэлдэг тийм ээ. Мөнгө цагаан, харин нүд нь улаан байт юмаа гэж ингэж байна. Тэгэхээр энэ мөнгөний хайр бол үнэхээр бидний амьдралд аюулыг дагуулна. Нэг өдөр л хөмөрдөг зүйл байгаа даа. 3 дугаарт нь шунал хүний сэтгэлийг сохолдог. Матай 6-гийн 21 дээр эд баялагч нь хаана байна? Зүрх сэтгэл чинь тэнд байх болно гэж хэлсэн ба. Эд баялагч нь хаана байна? Зүрх сэтгэл чинь тэнд байх болно гэсэн ба. Миний нэг найз одоо л бурханд үйлчлэхгүй л яваал байна л да. Тэгээ би одоо тааралтахаараа бас ингээд асуудээ. Их олон жилийн өмнө надад тэгж хэлсэн. За найз нэг $55 сая олчих. Тэгээд үйлчлэе. Тэгээ хоёулаа нэг үйлчлэл эхлүүлээ. Чи номлол, би хөрөнгөөрөө хангаал гэдэргээл гой барьсалтаа тий. Тэгээ одоо бол байдгүй. Дэлхийд өөрөө аялал сайн мэдээ таргаал явах юм гэсэн. Тэгээ байдгүй нөгөөтг чинь. Баяжаалаад сүүлд бол ер нь бол дууж гарахгүй болсон. Асуудлыг ингэж шийддэг гэсэн явж байсан. Тэгэхээр бидний хувьд үнэхээр бас яг нэг зүйлийг ойлгох нь мөнгөтэй болох гэдэг бол буруу юм биш. Харин бурхан бидэнд ямар зорилготойгоор илүү өгч гинүү гэдгийг бид нар ойлгох айгүй чухал байхгүй юу? Тэр ядуу Лазар болон баян ирийн тухай сургаал зүрлэлийг Есүс ярьдаг. Есүс бол зөвхөн санаанаасаа зохиогоод үлгэр ярьдаггүйсэн. Есүс бурхан учраас урд нь хизээ нэгэн цагт болсон үйл явдлыг тэр мэдж байгаа шүү дээ. Тэгээ тэр үйл явдлын гэрчин байхгүй юу? Тэнгүүтээ нэг үйл явдлын тухай ярьж байгаа. Юу гэсэн чинь нэг асар их баян хүн байж хялстаа найр наадам хийгээл идэ будаага ингээл хаяал ингэжсэн чинь үүдэнд нэг юм өвчтөөр ингээл Лазар гэх нэртэй нэг ядуу үеэр ингээд хэвддэг байсан гэж байгаа. Тэрс хоол ундгүй ингээд өвдсөөр өлсөөр гад ингээд нас орцсон. Тэгээ төд удалгүй нэг баян хүн ч гэсэн нас ороод ингээд одоо бурхны өмнө очижээ. Тэгсэн чинь Лазар тун их айтаахан амьдралтай байгааг харсан баг. Харин өөрөө хаана байсан гэсэн чинь ийм галтай ийм те халуун газар ингээд амь тэмцэн байгаагаа мэдсэн. Тэгээд өөрийнх нь өвөг дээдс болох те одоо Авраам гэж одоо итгэлийн өвгийг харсан. Авраам тэр Лазар хоёр тун ингээд жаргалтайгааг хараад Авраамыг дуудсан гэж байгаа байхгүй. Гэхдээ Есүс энэ бол дандаа ийм байдаг гэж хэлээгүй. Яг нэгэн цагт Есүс Христийг ирэхээс өмнө энд нэг тийм бас Авраам болон тэр хүмүүс хоорондоо ингээд нэм харилцажсэн байж болох нэг тийм түүхийг ярьж байгаа байхгүй. Тэгээ юу гэж хэлж яана гэхэд өвөг дээдс минь ээ. Тэгээ миний ам сангаж өгөх нэ. Та Лазарыг одоо нөгөө чинь бас дээрлэгтгэхээр Лазарыг л яаж байгаа байхгүй те. Лазарыг ингээд над руу явуулаад түүний хурууг нэг усанд ингээд түрээд хурууных нь үзүр зүгээр л хурууных нь үзүр нэг тусал ус миний одоо тусал усаар миний хилийг хоолойг норгоод өгөөч. Жохон сэрүүцчмээр байна л гэсэн. Тэгсэн Авраам юу гэж хэлсэн гэхээр хүүмэн дээ. Чиний байгаа миний байгаа газар хизээч хоорондоо уулзахгүй тийм хоол газар шүү дээ. Тэгээд нэгсэн чинь нөгөө баян хүн юу гэж хэлдэг лээ. За би миний хувь тавиланч тэгвэл тийм болцсон байна, өнгөрсөн байна. Миний дүүнэр байгаа дэлхий дээр. Тэдэнд ингээд та Лазарыг ч юм уу хэн нэг ч юм уу илгээгээд ингээд юу байгаач. Тэдэнд сануулгатгаач. Миний явж ирсэн, туулж ирсэн, замж ирсэн энэ одоо замнууд ерөөсөн буруу байжээ гэдэг хэлээд өгөөч. Зөв амьдраатгаач гэж хэлээд өгөөч гэсэн баг. Тэгсэн чинь Авраам юу гэсэн гэхээр тэдэнд бурхны үг байгаа шүү дээ гэсэн. Библи байгаа шүү дээ гэсэн. Тэгсэн чинь тэд нэр итгэхгүй гэсэн. Хэн нэг явуулах юм бол харин тэд нар итгэх байх гэсэн чинь Авраам юу гэж хэлдэг вэ гэхээр тэдэнд бурхны үг байхад тэд нар итгэж хүлээж авахгүй бол хэн нэг явуулсаж тэд нар итгэхгүй шүү дээ гэж. Тэгэхээр Библиэд итгэх, бурхны үгэнд итгэх гэдэг бол ийм чухал гэдэг Есүс онцолж хэлж өгсөн ба.
За энэ дээр нөгөө ядуу хүн болгон мөнхийн улсад ороод деваачнд ороод баян хүн болгон тамд ордог гэж юусыг хэлээгүй. Энэ хоёр хүн дээр цогцол ярьсан, тийм ээ? Есүс хоёр хүнийг онцлоод ярьсан. Тэгэхээр бидний хувьд одоо нэг юм ойлголт авах хэрэгтэй. Есүс сургаалаа заагаад зогсож ирсэн чинь нэгэн залуу ирээд багшаа мөнхийн амийг олохын тулд би юу хийх ёстой вэ гэсэн. Тэгсэн Есүс юу гэдэг лээ? Чи нөгөө Бурхны үг байгаа штэ. Тэр хууль тушаалуудыг чи сахиж мөрдөх хэрэгтэй штэ гэсэн. Тэгсэн чи багшаа би бүр хар багасаа л тэр бүр айгуу сайн ингээ мөрдөөд ирсэн. Ингээ сахиж ирсэн. Би бүр нэгийг жалгасж байгаагүй. Тэнгүүд одоо тэр хүн чи одоо бэлэн хүн байна штэ тийм ээ. Мөнхийн улсад орж болмоор байна штэ. Гэтэл тэр хүн нэг л юм ойлгохгүй байгаа. Яаж мөнхийн амьтаа болох? Тэгсэн Есүс юу гэсэн гэхээр за тэгвэл чамд ганцхан юм дут байна. Яа за тэрийг л хэлчих. Тэгсэн чинь Есүс яваад бүх хөрөнгөө зараад ядуус тарааж өгчгөөд тэгээд юу гэлээ? Намайг даг гэдэг үгийг хэлсэн ба. Тэгээд Есүс энэ утгаараа эд хөрөнгө чи чамд саад болоод байна гэсэн үг хэлээгүй. Харин чи намайг дагах гэдэг чинь чухал гэдгийг л онцолж ингэж харьцуулж хэлж байгаа байхгүй. Тэгээ тэр залууд хэрэгтэй байгаа. Тэр залууд одоо мөнхийн амийг олоход саад болоод байгаа ганцхан зүйлийг нь Есүс хүндсэн. Тэр конопын дарсан байхгүй. Тэгээ тэр залуу маш гунигтайгаар буцсан гэж. Тэгээ араас нь нөгөө Есүс харж байгаад хэлдэг штэ. Баян хүн мөнхийн улсад орно гэдэг нь тийм ээ. Зүүнний сүүгчээр ингэж нэвтэрч гарахаас илүү хэцүү юм а гэсэн. Тэгээд Есүс бол маш их хошин мэдрэмжтэй байгаа. Тэгээд тэмээ ингээл зүүнний сүүгчээр ингээ багтчих гад зүтгэж ингээ бодтой тийм яаж утсан шал гинэт байгаа сте. Тэнгүүд баян хүнд мөнхийн улсад орно гэдэг бол бүр энэс ч хэцүү гэж хэлж байгаа. Яг тэгвэл зүрх сэтгэлийг нь бурхан биш. Бурханыг хайрлах хайр биш. Нөгөө эд баялгаа хайрладаг мөнгөний хайр эзэлсэн учраас тэд нар мөнхийн улсад итгэдэггүй маа л гэж хэлж байна гэсэн. Тэгэхээр тэр залуу амьдрал дээр одоо ингээд Бурханы үгийг дагдаг гэд амаараа бусдад үзүүлэхтэй сайн ч гэсэн яг амьдрал дээр энийг хэрэгжүүлэхтэй хизээж бэлэн байгаагүй л хүн байгаа байхгүй. Тэгээ Есүс түүнээс уг нь нэг тийм хэцүү юм шаардаагүй. Тэр үнэхээр Бурханд итгэдэг хэсэг нь үүгээрээ шалгагдсан байгаа байхгүй. Тэгээд зүгээр hopefully тийм ээ одоо тэр залуу хожим нь би бас Есүсийг тэгж хэлэхэд даруй хийхгүй явдаа гэдэг араанаас эзэнд ирсэн үгүй юу бүүмэд тийм ээ. Тэгэхээр Есүсийн дагалдагч нар энэ тэр залуутай Есүсийн ярьсан яриаг санаж байгаад бичүүлсэн үү эсвэл тэр залуу дараа нь итгэгч болоо бичүүлсэн үү бүүмэд ямар ч яж бол бид нар хожим мөнхийн улсад очихдоо тэр залуу аврагдсан бол тэнд байж лээ. Тэгээд тэр залуу түүхээ ярих байхгүй. Тэр хүн чинь би байхгүй. Тэгээд дараа нь ийм болоод би бас жоохон гимшээд мөнгө эд хөрөнгөө би бас тарааж өгөх гээд боо юм болсоо өстэй гэл ингээл ингээд ярьсан баг. Ярьж болно ш тийм ээ. Тэгэхээр би та хүнд Библи шунлын талаар маш олон газар аш олон юм хэлбэрээр ишлэлүүдээр бичсэн байт юм байна. Тэгээ өнөөдөр би нэг цөөхөн ишлийн татаж аваад 3 юмыг хэлж штэ. Библи хэлэхдээ шунал бол тэгээ алив нэг хэлбэрийн шунал бол энэ бол юу гэлээ? Нүгэл юм а гэсэн. Энэ яг шүтэн шүтгэхтэй адилхан юм а гэсэн. Шүтэн шүтэх гэдэг чинь юу гэсэн утгатай байлаа? Гитар гэдэг шүтэн. Гитар гэдэг шүтэн бий болгоод энэ намайг л аварна гэдэг. Гэтэл нөгөө яг өөрийнхөө төрсөн эцэг төрсөн одоо эхийгээ өөр нэг юм амьгүй материал, амьгүй зураг, амьгүй нэг одоо шавраар орлуулаад энэ л одоо миний ээж аав боллоо гэд яриад байвал аав ээж нь ямар санагдах вэ? Тэ? Энэ үнэхээр бас яг шүтэн шүтэх чинь ийм байхгүй. Амьд оршигч бурхан байсаар байтал түүнд итгэхгүй мөртлөө өөрсдийнхөө гараар хийсэн мэдээж хүний гараар хийгдсэн зүйлийг ямар нэгэн одоо амь оруулчихад тэр нь одоо надад амьдралд маань мөнхөд туслана гэд ингээд яваад байгаа энийг шүтэн шүтэх гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бурханыг ямар нэг зүйлээр орлуулахыг шүтэн шүтэх. Библи бол энэ нь бол нүгэл юм а гэж хэлж байгаа.
Тэгвэл шунал гэдэг чинь биднийг ямар нэгэн зүйл рүү хөтлж яадаг. Тэгэхээр бүр ингээд шунахаараа, шуналдаа автаад ингэх юм бол бид нар Бурхныг бид нар өөр зүйлээр орлуулж байгаа учраас энэ бол нүгэл байх гэдэг байна. Хоёрдугаарт нь би энэ тухай ярьсан гэхээр мөнгөний хайр бидэнд аюул дагуулнаа. Мөнгөний хайр бол бидэнд аюул дагуул. Бүр мөнхийн аюул дагуул. За тэгэхээр мөнгө бол асуудал алгаа. Өөрөө. Тийм ээ? Өөрөө. Зарим хүмүүс чинь ингээл нэг дээрүүд нэг тийм явдал болж байсан. Гэхдээ тэр бас номлолын жоохон гажуудал байсан баг. Тэгээд нэг хэсэг нэг баахан ингээл та нар одоо дэлхийн юмд автаж болохгүй гэж анх тэр Монголд ирээд бас Библи заадаг багш нар жоохон яахгүй юу? Нэгдүглээ нэг хэдрүүлэхгүй юу те? Хэдрүүлээд ингээд жоохон бүр гажуудал үүсэх шахаад тэгээ ингээд та нарт мөнгөний араас явж болохгүй та нар гэх. Тэгсэн чинь бид нар сонсож байгаа бид нар чинь ерөөсө дөнгөж сургууль мургуул ингээд төгссөн их сургуульдаа ч орж амжаагүй нөхдүүд энэ мөнгө угаасаа л буруу юм гэж ботццаа. Тэгээд дараа нь ингээд одоо бас нэг сүмдээ ингээд нэг юм бүтэн цагаар үйлчлдэг хэдэн залуучууд сонгогдоод гэдэг чинь хэдэн зуун одоо гишүүдийн дунд чинь бас ингээд үйл ажиллагаа явуулахад зохион байгуулах хүмүүс болсон. Тэгсэн чинь тэд нартай нэг анхны цалин гэдэг нэг тэр их мөнгө биш ээ тохой тэр нэг за нэг 2000, 1000, 3000 төгрөг ингээд өгж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг юм нүхэл үлдчихэж байгаа шиг санагдаад байсан гэдэг та тий. Тэгээ номлол бас ингээд хитийдвэл бас буруу тийшээ ингээд буруу байдал үүсгдэг. Тэрнээсээ болоод ер нь нэлээд хожуу одоо нэг манай сүм дээр нэг тийм асуудал гарч өөр сүмийн залуучууд чинь айл хэдийн бизнесээ эхлээл сургууль соёлд сураал цаг завн ингээл одоо сүмдээ ирэх нь багч гэсэн өөрсдөө хөгжүүлэх цаг магтаа ингээл анхаарал явангууд эдгээр дэлхийн замаар яваад байна гэж харах хүртлээ тэгэж одоо толгоогоо угаалгалаа шүү дээ. Тэгээ энэ бол гажуудал Библи хизээж бидрийг ингээгүй. Бид нар ажиллах ёстой, өөрсдөө хөгжүүлэх ёстой. Бид нар хөрөнгө хураах ёстой шүү дээ. Бид нар чинь чадамжтай байх ёстой байхгүй юу? Үр хүүхдэд чиг чадамжтай байх ёстой шүү дээ, тийм ээ. Тэгээ ямар сандаа манай найз тэгжээс одоо Монгол улс их алдартай пастор болсон. Тэгээд гэрэлчгээд дараа нөгөө сүмд үйлчилж байгаа ч гэсэн нөгөө цалин баг байхгүй. Заримдаа цалин байхгүй шүү дээ. Яа нэг өлөн хоосол нөхдөл явж тэгэл ингээм 80-100-ийн гомн чанж идэл явдаг гэсэн тийм үү. Тэгээд нэг эхнэр нь гэртээ жирэмсэн. Гэрт нь хоол байхгүй. Эхнэр нь бүр ингээд турцсан гэж байгаа байхгүй. Тэгээд нэг өдөр гэртээ очиод эхнэрийнхээ өмнө сүгдэж байгаа уучлаарай, чамаагаа ингэж амьдруулж байгаад намайг уучлаарай гэсэн байгаа байхгүй. Тэгээд тэгэх хүртэл бид нар Библийг буруу ойлгож болохгүй шүү дээ, тийм ээ. Библи бидэнд ажилсаг гар ам тосноо гэд хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ажилуулахгүйгээр харин мөнгө бол буруу. Бизнес хийх чинь ерөөсө буруу. Дэлхийн юм гэд ингэж Библи ингэж заагаараа гэж ерөөсө хэлээгүй. Энэ бол хүний номлол шүү заяа. Харин бидэнд юу гэж хэлэхээр нөгөө олдгоо олоод хурааж эхлээд тэнгуүтээ нөгөө энэ бүх боломж ивэлүүдийг өгөөд байгаа Бурхнаа мартахыг шунал гинэ. Энэ бол мөнгийг хайрлаж байна гэсэн үг байхгүй, идвэлгийг хайрлаж байна гэсэн. Энэ бол бидэнд үхлийн аюулыг дагуулдаг гэдэг. 3 дугаарт нь шунал бол бидний сэтгэлийг сохолдог. Мөнгөнд дурлах, мөнгөний хайр гэдэг бол хамаг муугийн үндэс гэж Библи хэлж байна. Тийм ээ? Зүг эд баялагч хаан байна, тэнд зүрх сэтгэл чинь оршноо. За тэгээ одоо зөндөөл юм болно шүү дээ ер нь амьдрал дээр, тийм ээ? За хайр газар ингээд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд ер нь анх бол ингээд цуглаа эхэлж байхад бүгдээрээ бүтэн сайнд ажилладаг байсан, тийм ээ? Тэгээд одоо номлогчийн хувьд яас хэлнэ үстэй. За нөхдөө бурхантай итгээрэй. Бүтэн сайнд битээ ажиллаарай. Бурхан та нарыг 2 дахин илүү хангаж өгнө гэж хэлсэн байгаа. Тэгээ би тавханд өнөөдөр бас ингээд сүмд саяхнаас явсан хүмүүс ч гэсэн байгаа. Бүтэн сайнд буюу эзний өдөр уг нь бол ажиллаж болохгүй байхгүй. Харин Библи унших юм бол Библиэлд ингэсэн байна. Чи хагас өдөр ажиллаж болно. Хагас өдөр ажилласан ажил чи хэрвээ чи бүтэн сайн өдөр буюу эзний өдрөө ариунаар сахиж тэгээ бурхан намайг энэ бусад үлдсэн тэр 6 өдөрт нь намайг хангана.
тэгээ бүр энийг бүтэн сайн өдрийг эзний өдөрт олж болох гэсэн орлогыг хүртэл оролцуулаад хангаж өгнө гэдэгт итгэвэл бурхан хангаж өгөх байгаа. Библиэлд ийм түүх байгаа шүү дээ. Хагас өдөр тэр манна түүхээ гарсан чинь 2 дахин илүүг түүж болдог шүү дээ. Тэгэхээр хагас өдөр та нар 2 дахин илүү орлого олж болно. Харин эзний өдөр ариунаар сахигдах ёстой гэдэг Библи хэлж байна. Тэгэхээр энэнд итгэх үгүйгээс хамаарат бас одоо энэ нөгөө юу чинь гараад байна шүү дээ. Амьдралд гарч байгаа гажуудлууд чинь эндээс гараад байна. Тэгэхээр энийг ерөөсө тоодгүй хүмүүс байгаа. Тэгэхээр бүтэнсэн өдөр ирдгүү хүмүүстэй ингээд бид нар ингээд нэг байж байгаа нэг жил мөлийн дараа нэг Крисмас өдрөөр уулзахаар яг нөгөө 10 жилийн өмнөх нөгөө беби итгэгч хэвээр байдаг. Ерөөсө ойлгож байгаа ч юм алга амьдралдаа ингээд яг итгэлээ наацсан ч юм алга итгэлээ ингээд бүр энэ тэмдгөө нэлдаад нөгөө итгэл нь орж солонгороочгүй ерөөсө яг түүхий хэвээрээ ингээд байж байгааг бид нар хардаг. Тэгээ энэ бол үнэхээр чухал утга учиртай учраас бурхан бидэнд бүр маш онцгойлоод ингээд бүхэл бүтэн шинэ гэрээний туршид хуучин гэрээний туршид заагаад өгсөн байна. Бидний зүрх юуны төлөө амьдарч байгааг маань илчилж өгдөг байх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эд баялагын төлөө бид нар энэ дэлхийд байхгүй амьдраагүй гэдэг санаж агараа, тийм ээ. Би чинь юу болж байна гэл тэ нэг мөнгө л гэдэг хүн болчихж. Ингээ өөртөө бид нар ярьж явах хэрэгтэй байхгүй юу? За шунлын хор уршиг юм 3 хор уршиг байна. За би зур 3-ыг сонгосон. Дандаа 3 юм сонгосон шүү дээ. Бурхантай харилцах харилцааг маань сулруулнаа. Ойлгомжтой, тийм ээ? Ойлгомжтой. Хоёрдугаар хүмүүсийн хоорондын харилцаанд нөлөөлнө. Шуналтай байгаад байвал хүн чинь яах вүлээ? Өөрийгөө л боддог хүн болно шүү дээ. Амиа л бодно шүү дээ, тийм ээ? За амиа бодох нь их болоод ирэхээр нөгөө хүмүүсийн амьдрал тэр одоо хувийн асуудал за тэр нь заавал хутгалтай даа гэж бурхан хэлээгүй. Гэхдээ хүнд туслах тийм байхгүй болно шүү дээ. Нэг төгрөг хилаалгана гэдэг бол ерөөсөө энэ хүний хувьд бол асуудал болно. Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй. Тэгээд говсек гэдэг хаа нэг юм нэг мөн говсек гэдэг нэг зохиол байдаг шүү дээ. Тэн дээр нэг насаараа ингээ бүр өөрөөсөө ч хүртэл мөнгө харамсаараа сүултээ ингээд нөгөө үлсгэлэн өгч байгаа хүний тухай гардаг шүү дээ. Одоо Англид бас энэ Крисмсийн түүх бас зохиолуудын нэг дээр нөгөө Скрууж гэдэг хүний тухай гардаг тийм ээ. Бас айгүй харамч хүн байгаад, хахир хүн байгаад байдаг. Энэ хүмүүс ямар хүмүүс гэж эдгээр зүгээр бурханд итгэдэг хүмүүс биш. Эдгээр бурханд итгэдэг хүмүүсийн тухай зохиолохгүй юу? Эдгээр бурханд мэддэг хүмүүсийн тухай. Тэгээд тэр зохиолыг уншиж байгаа тэн дотор бурханы нэр гардаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө юу бурханаас байтгүй өөрөөсөө хүртэл харамлж байгаа хүн байхгүй тэр чинь. Тэгсээр өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол шунлын одоо аюул бол ерөөсөө бурхантай харилцах харилцаанд маань хор учруулж байна. Хүмүүсийнтэй харилцах харилцаанд маань хор учруулж байгаа. За тэгээд шунал нөгөө муу сүнсийг бардан болгосон бол шунал бас биднийг бардан болгоно. Бардан болгоно шүү. Тэр одоо ингээд одоо Америкт тэр нэг гайгүй байдаг байх гэж бодож байна. Зүгээр гэхдээ энэ эдний урлагийнхны дунд гарч ийн л да. Одоо нэг инфлюенсер буюу одоо нөлөөлөгдсөн ийм хүмүүс ютуберүүд онлайн ийм цахим орчинд одоо олон дагагчтай болсон хүмүүсийн арын шиг тавхан хараарай. Анхандаа тэд нар болохоор ч ерөөс алдартай болохыг хүсээд олон дагагчтай болохыг хүсээд байгаа. Тэгээд тэр нь өөрсөнд нь амьдралд нь хэрэгцээтэй зүйлийг мөнгө төгрөг авчирна гэж яг нэг итгээд шуналтай наргүй хийж байгаа шүү дээ. Явандаа ингээд айгүй бардан болцсон байгаа. Бүр ингээд бүр сонин аашараншинтай болсон. Юу вэ тэд нар улсын удирдагч дуу юу вэ тэд нар одоо хүмүүсийн амийг аврагч дуу тэд нар одоо энэ дэлхийг нэгүүлсэгч бурхан уу? Бүр ингээд өөрсдөө бүр тийгээд ботцсон хүмүүс байгаа байхгүй. Яад юм аа тий. Тэгж жагаад унж байгаа юм бид нар зөндөө харж байгаа. Тэгж жагаад унж байгаа ямар ч дагагчгүй болж байгаа. Бараг харсан хүн болгон үнэхээр зөвүүн үг чулуудуулж ингэж сэтгэл санааны хохирол амсаж бүр сүлдээ хамаа орлож байгаа юм гардаг. Тэгэхээр 3 дахь энэ шунлын хор уршиг болвол
амьдралд байгаа зүйлсээс авдаг тэр ханамж буурдаг. Бүх юм сэтгэл хангалуун биш болчихно. Ерөөсө юм таалагдхаа болчихно ерөөсө. Тэгэхээр энэ ер нь шунал гэж зүйл бид нэг ийм байдал руу хүргэдэг. 3 юм ярьчлаа сая. Шунлын хор шиг юу гэнэ? Нэгдүгüүрт нь бурхантай харилцах харилцааг маань сулруулж. Хоёрдугаарт хүмүүстэй харилцах харилцаанд нөлөөл. Гуравдугаарт нь сэтгэл ханамж бууруулд юм аа. Бид нар сэтгэл хангалуун биш болчихно. Бүх юм сэтгэл хангалуун биш бол. Ихийг үсэх тусмал дутуу юм шиг санагдаад унана гэсэн үг. Бүр ингээд нэг хоолн зар болсон хүмүүс байдаг шүү дээ. Яг бас заримдаас цэрэгт нэг тиймэрхүү юм ажиглагдаад байдаг шээ. Хоол идэл байгаа байхгүй. Цатахгүй. Ерөөсөө цатахгүй. Гэхдээ чи дахиад идэггүй идээл гэж тэр ингээ орхооцсон. Бие рүү н орхооцсон. Бүр ингээ нөгөө гарч гаргаж агаад буцаж орж ирж нөгөөдгөө идэж байгаа байхгүй. Тэг ингээд бүхэлдээ ингээ 8 литрийн хувантай хоол ингээ бариулчихад идэх гэж суугаад байгаа байхгүй. Гэтэл чин бие нь өөрөө 8 литрээс жижиг байгаа шүү дээ. Тэр нь бол тий. Тэг чи энэ юу гэхээр бас л нэг төрлийн шунал ахгүй тий. Хоолны шунал шүү дээ. Ийм юм ба. Бэлгийн хүсэл тачаалын шунал гэж аюултай юм байна л гэдэг. Тэгээ энэ дээр бол муу ерөөсөөс асар их хүчтэй тоглож байгаа. Дэлхийн баг 3-т орж байгаа хамгийн том бизнес бүр хэдэн зуун тэрбумаар ингээ бизнес ашиг олж байгаа бизнес бол тэр нөгөө порнограф тий садар самуу сурталж байгаа тэр юу байгаа. Яа бүх төрлийн хэлбэрээр. Тэгээ энэ бүр анханасаа гарч ирэхэд нь л ерөөсөө за энэ хүний ирэх гэж ингэж өгшүүлсээр байгаа. Одоо ерөөсөө ямар ч кино ер нь бол тэр хуучны эротик киноос дутгаа байсан ерөөс. Бүх бүр тэр хүүхдүүд ер нь зарим юм одоо нэг PG гэсэн тэ одоо нэг эцэгхийн зөвшөөрлөлтөөр гэдэг юм хараалтын дор гэдэг тэр канонууд чинь хүртэл асуудалтай болчиход шүү дээ одоо. Хүний шунал дээр өөрөөсөөс ажиллаж байна гэсэн. За тэгвэл Бурхны бидэнд өгж байгаа зөвлөгөө юу вэ? За дахиад 3 юм байна. Нэгдүгüүрт нь Бурхандаа илүү найдараа л гэдэг. Бурхан ийм зөвлөгөө өгсөн мэн хажуудхандаа хэлэхгүй юу? Бурхандаа илүү найдараа гэж. Матай 6 дугаар бүлгийн 32-оос 34-ийг би та бүхэндээ харъя. За энэ дээр Матай 6-гийн 32-оос 34. Харин Тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг. Харин эхлээ Бурхны хаанчлал бөгөөд ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Маргааш нь өөртөө санаа тавихын тулд маргаашийн төлөө бүр санаа зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай гэсэн баг. Амин гэх хүн хэд байна вэ? Яг энэ бол айгүй урт одоо бүлэг байдаг. Есүс уулан дээр Есүсийн алдартай уулан дээр их сургаал байгаа. Матай 5 дугаар бүлгийн 5-аас 7 дугаар бүлэг дээр ингээ байдаг. Тэгэд Есүс маш ингээд уртаар ярьсан. Хүмүүс одоо ингээл юу идэх үү, юу уух үү, юу өмсөх үү гэж санаа зовоол гэдэг. Гэтэл тэр зах дээр нэг хитгэн зоосоор ингээд зарагддаг талхны зүн хөрөхгүй хідэн бор шувуунууд өвөлдөө тэд нэр өөрсөндөө өвөлжөө барьдгүү хоол хүнс нөөцөлдгүү тэг хинд чиргүү хон хэрэгэл байжлаад Тэнгэрлэг эсгч нь тэднийг хоололдог. Тэгвэл та нар тэдний хажууд хамаагүй бүр харьцуулахын аргагүй үнцэнтэй учраас Тэнгэрлэг эсгч нь та нар санаа тавих юм биш үү гэж. Тийм учраас Бурхныхаа хаанчлалыг эхлээд та нар эрэлхийлээрэй гэсэн маа. Бурхны хаанчлал гэж яг юу юм? Миний амьдрал байна уу? Миний өдөр тутмын амьдрал байна уу? Ингэж ирж хайснараа та нар Бурхандаа илүү найдаж байна гэсэн үг. Бурхандаа найдах юм бол тэр Библиэлд маш олон газар байгаа. Та бүхний үнэхээр бас дахин унших сонсох дуртай алдартай ишлэл юу? Исая 40-р бүлгийн 31 юу лээ? Эзэнт найдагчдын хүчнтэй шинжлэгдэх болно гэсэн. Тэгвэл яг л одоо бүр юм залуу юм бүргэд шигтэй жигүүр дээрээ илэн халнаа гэдэг юм утгаар гэж хэлсэн баг.
Бас эзэн найдагчдэр залуучуудын хүлээ согооны хөл шиг байхлаа гэсэн. Юу ч бүдэрдэггүй дээрээс. Та хүн нэг тийм бичлэг харсан уу? Тэр бүр айгүй сонин бичлэг байсан шүү дээ. Нэг юм хүний барыг нь юугаар нэм өвдгөр татах шахуу нэг юм усан дээгүүр хандгаа асар хурдтай ингээ нэг амтнаас цухтаж байгаа байхгүй. Асар хурдтай ингээ дасч ерөөс хөлн ус руу орохгүй ингээ дээгүүр нь гүг харж байгаа байхгүй. Аюу сонирхолтой юмнууд энэ дэлхий дээр зөндөө баг. Тэгээд тэдний энэ жижиг сажиг бүх үт хорхоо хүртэл өнгөрсөн одоо намарчин нэг юм сонин юм нэг ирвэхээч юм уу зүгийн ч юм уу нэг сонин нэг өнгөтэй нэг юм шавж гарлаа штэ. Тэрний чинь эндхийн сургуулийн багш нар юу зөвлөсөн гэхээр тэрийг харангуутаа гიშгэж алаараа гэсэн ба. Энд чинь ой сүйдэгд юм а гэсэн ба. Гэхдээ тэр нөө ой сүйдэгдэг тэр нэг шавжин дээр хүртэл би бүр ингээд нэгийг цохиж унгаачаад ингээд зургийг авцсан байдаг. Гэхдээ би өчигдөр миний утсан дээр гарч ирэхээр би харсан чинь ёо ямар гоё өнгөтэй вэ. Мөн хэрэггүй одоо хүн хэрэггүй гэж үзээд одоо гიშгэж алж байгаа шавж штэ тэр. Бүр тэр мөнгөрөөс яа за хүн будгаар бол ингэж гаргаж чадахгүй хаа. Бүр юм нэг яг юм натурал өнгө заяа. Бүр нэг тийм улаан одоо нэг саарл хармар өнгөд хослоод бүр яаж харагдаад байгаа юм бэ? Тэгээд би бодсон аахгүй. Энэ шавжинд хүртэл бурхан ингэж нарийг хандсан болол энэ дэлхийг захируулахаар бүтээсэн бас нэг онцгой бүтээлүүд болох хүмүүс бидэнд бурхан хэрхэн хандна гэж. Тэр бидэнд санаа тавихгүй гэж юу? Тэгэхээр бурханы бидэнд өгж байгаа зөвлөмж номер 1 бурхандаа илүү их найдаараа агчилж байна. Хоёрдугаард нь өгөөмөр байх. Хажууд хүндээ хэлэхгүй юу? Өгөөмөр байх. Өгөөмөр байх гэж юу хэлж байгаа? Өгөөл ахыг хэлэх байх гэж те. Еврей номон дээр хүртэл хэлсэн маа. Петр ч бас хэлсэн маа. Тэгээд Паул гэдэг одоо бас сайн мэдээний хэлч хүртэл ингээ хэлж байгаа. Есүс эзэн хэлэхдээ авахаасаа өгөх нь илүү ерөөлтөө гэж хэлсэн шүү гэсэн. Үйлс номын 20 дугаар бүлгийн 35 дээр бид нар Еврей номон дээр харах юм бол Петр ингэсэн байдаг. Зарим Петр, зарим Паул бичсэн л гэж Еврей номыг бичихч юу гэж хэлсэн гэхээр зарим нэг нь зочлонтгой байснараа Бурхны тэнгэр элчийг хүртэл ингээ хооллоод гаргацсан байгаа шүү гэж байгаа байхгүй. Таниагүй. Тэгээд тэд нар гуйлагчны дүрээр ирсэн юм уу? Орон гэргүүн хүний дүрээр ирсэн юм уу? Өлсөж ядарсан аянчингийн дүрээр ирсэн юм уу? Бүүм. Тэгээд тэднийг зочлоод гаргасан. Тэгсэн тэд нар Бурхны элчнэр байсан гэдэг. Тэгэхээр бид нар өгөөмөр байх гэдэг бол үнэхээр бас энэ бурханлаг чанар байгаа гэдэг үгээрээ бодцгоё. Амен. Есүс тэгсэн байгаа шүү дээ. Тэнгэрлэг эцэг чинь сайн муу зөвхт буруу бүх энэ хүмүүсийг ялгалгүйгээр нарыг мандуулж те хур бороог тэдэнд ингээ өгжээдэг боддог гэсэн. Бурхны зүрх сэтгэлийн талаар ярьж байгаа. Тэгээ бурхан мос монголчууд дээр бороо оруулахгүй гэж суухгүй нь шүү дээ тийм ээ. Эдгээр их нүгэлтэй олсод ихгүй нь шүү дээ. Бороо хурыг оруулж нарыг мандуулж те газар хөрсийг нь өрөөж тэнд амьдарч байгаа хүмүүсийн амийг илүү дээдэлдэг болохыг нь хэлж байгаа. Харин тэр хүмүүс буцаагаад бурханд бас хэр ханддаг вэ гэдгээс шалтгаална. 3 дахь зөвлөгөө нь сэтгэл хангалуун байхыг сураарай гэж. Хажууд хүндээ дахиад хэлээрэй те. Филиппо хотынд бичсэн цагтл дээр юу гэсэн бэ гэхээр ямар ч нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлэн байх, элбэг байх, дутагдахын аль альны нууцад би суралцсан. Паул өөрийгөө хэлж байгаа. Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн. Өлсөд цангахыг те одоо зовлон зүдгүүр гал усанд ингээл ороод явсан бүр Паул бүр 2 удаа өгсөн байгаа штэ. Бусдад алуулсан бурхан итгэгч нарын залбирлын дунд түүнийг босгосон байгаа даа.
Паул зөндөө тамлуул зовж тэгээ зүдэрсэн учраас түүний бие бас их шархагдсан. Зарим хүмүүс ярьдаг, зарим талаар тэр юм ирэмдэг болсон баха гэж ингэж үздэг. Гэсэн ч тэр юу гэж хэлсэн гэхээр би энэ бүгдийн дотор тэ ямар ч нөхцөл байдалд тэ би сэтгэл хангалуун байхыг би сурсан юм гэж байгаа байхгүй. Надад нэг жоохон өвдгүү гэх юм уу эсвэл нэг азгүй гэх юм уу нэг тийм одоо амьдралын нэг түүх байдаг. Цэрэгт догон ингээд нэг хаалгадахт өгцөн байсан юм уу. Тэгсэн чинь манай нэг офицер байсан ах Улаанбаатар руу нүүхээр болоод нөгөөх маань намайг урагдлаа. Нэг нэг гэртээ харчаад ирэх юм бол гэж. Тэгье яа л гэлээ. Тэгээс нөгөөдөг чи надаас албаасны чөлөө мүлээ авч чадаагүй өөрөө өөртөө нөгөө явж байгаа юм чи. Энэ надад ингээд яг нөгөө жирийн хувц өмсүүлээд миний хувцсыг ингээд одоо агуулгаас ахуулж байгаа л ингээд тэгс чи би нөгөө зүүн баянгийнхаа вокзал дээр яг нөгөө комендант гэдэг эргүүлийн хүмүүс байгаа шүү дээ. Сахилга одоо журам сахиулагч нарт баригдчихсан. Эдгээр юу гэсэн ихтэй энэ яасан ханган цэрэг үү? Албиг айгуулг юм малгай залхаа тавьчихсан шүү дээ. Нэг юм явж байгаа байхгүй. Тэгээ чи цэрэг хүн байж ингэж явд юм уу? Тэгээ намайг авчиад сахилгат хийц. Эхлээд тэр нөгөө юу нэг комендантынхаа байранд аваачаад хийц. Тэнд нь би ялаа 2 хонлоо. Тэнд нь хоол унд өгдөггүй юм байна л та. За сүүл рүүгээ ч юу нь бол сонирн болоод ирж байна да. Тэгээ юм гэрэл байхгүй юм харанхуу нэг жоохон саралж явт. Тэрс хүн орж ирэхгүй. Тэгэл тэд нар айгүй загуу гараал явчихна. За нэг шөнийг өнгөрөөлөө, маргааш нь өдөржин боллоо, дахиад нэг шөнө өнгөрлөө. Тэгэл яг 3 дахь өдрийнх нь өглөө нь ингээл би ингээл юу болоод байгааг нь мэддэхгүй ингээл гиз бүр амар мошгорж өвдөж байгаа юм чинь. Тэг ингээл бүр ингээ юу ч хийдэггүй болохоор ч ингээд бүр сонирн болоод. За одоо надаа юу ч өгсөн бай тэрийг би зүгээр л идэнгээ бодож байгаа байхгүй. Тэг зүгээр л идэ. Тэгсэн чинь тэнд 2 хүн ярьж байгааг сонсож байна. Шинэ одоо бараг 2 3 хончлаа ангиас нь ирж авсангүй. Энийг нөгөө юу сахилга руу авчиа. Тэгээ тэр ингээ нэг бас нэг бараг шорон шахуу юм баггүй. Өөр ингээ арзаасан юм хан мантай ормор юу ч байхгүй шүү дээ. Ингээ цементийн шалан дээр. Тийшээ авчвал ядаж хоолтой юм да гэсэн баг. Би дотроо за яг хаа тийш ингээд очисон ч гэсэн хоолтой юм да гэж бодлоо. За тийш очлоо. Тэнд би 12 хонд. Тэгээд өглөө орой 2 хоол өгнө. Хоол нь юу гэхээр ингээд одоо цэргийн нэг засаг цагаан ингээд 700 грамын нэг юм 5 гэдэг хэвгүй. Тэрний давгуур ингээд нэг юм жохон юм нимхэн шүл зэ. Тэгээ нөгөөдгөө дандаа нэг юм будаа нэг юм бүр амар их чанаад ингээд нунтаг болсон будаа. Тэгээ өглөө нь тийм орон тийм. Тэгээ нэгэд бүр ийм нэмхэн талах өгөн заяа. Тэгээ тэрний юм хагас зүсцэн. Яа шүнжингөө ингээд нэг даарцсан хүн чи өглөө нэг тэр нэг юм жоохон ч гэсэн нэг балга шил заяа балга шил. Нэг ингээд балга ингээд дуусчихна. Тэрийг ингээд уугаад би ингээд шууд ингээд яадаг те гисдэг. Тэгээд дотор дулаан оргоол. Тэгээ нөгөө талхын ингээл жижигээр ингээл идэл миний нөхцөл байдал жоохон хэцүү байсан. Ядчих нэг юм наар гэдэг нэг юм уу засаагүй. Тэгээ ормор тийм нэг ядас нэг банзан тийм орж байгаагүй. Засварт орцсон байсан чи орох гэжсэн ч юм уу тийм газар орц. Амар хүүтэй. Тэр чин хавар юм чи. Тэгээ би нэг хүнээс нэг юм зузаан юм дамбал гэдэг нэг юм өхөөрн тэрнтэй сайхан дулаан хонсон чинь 0 бөөстэй яа. Би уг нь хотын цагаан амьтын байгаа штэ. Стинга тэгээ одоо өсгөө байсан тулдал байсан бах та одоо л. Өөр ингээд тэгээд би чи нөгөөдгөө чи нүмерч чаддгүй. Сүүлдээ ингээд бүр ингээд өвдөөд тэгээ өдөр нэг наранд гарахаараа нөгөөдгөө ингээд наранд ээж суун заяа. Тэгээ яг тэр наранд сууж байгаа нэг цаг 2 цаг өдөр суулгах. Тэр өстой үнэхээр тийм гоё цаг заяа. Жохоо үлсчил байгаа л тэгтээ. Амар гоё. Нарны илч ямар гоё гэж. Ингээс. Тэгээ хэсэг сууж байгаа ам цангана. Ус байхгүй.
Тэгээ нэг цэцэг услах гад ч мод услах гад ч нэг юм ус авчирдаг. Нөгөө ус нь нэг юм нэг аагтлагдаад нэг юм одоо нэг бактеритай гарцсан гэдэг нэг усыг нь ууж унданд хэрглэж болохгүй гэсэн газараас ус ингээд юм 100-ын пошктой төрж ирдэг байхгүй. Тэгээ нөгөөдгийг ингээд хогийн ингэж ярьж хагаад нэг балгадаг заяа. Ой би одоо итгэгч хүн байлаа шүү дээ. Бурхан маань. Би энэс болж өвдөж өхмөрг байна те. Та надад амьдралын өдрүүдийг өгсөн болол те надад ядаж бас энэ ус өгж жогоод зүсэм талах өгж жогоод балга шүл өгж жогоод баярлаа. Бас өдөр болгон ингээд гараа суухад дулаацахын тулд юм нартаа байлгаж өгөөч. Тэр 12 хоногийн дотор бол миний амьдралыг хардаг хараа айгүй хөөрчлөгдсөн тэгэхэд 18-таа өгсөн шүү дээ. Тэгээд зэрэгээс намайг буцаад ирсэн чинь манай хамаатнууд ингээд нөгөө манай дүү ирчлээ гэл манад гэрт орж иж хоолунд идчихгээл натаа бах юм ярьж байгаа л гараа явсан. Би өөрөө ч мэдээгүй л дээ яг юу гэж ирсэн санахгүй байна. Тараад гэсэн манай хамаатнуудын донд цэрэгт яваад ирсэн чи айгүй ухаантай болчиход ирчих гэсэн. Гэ амьдралаас тийм үдсэн тийм ээ. Тэгэхээр та бүхний туулж өнгөрүүлсэн зүйлтэй харьцуулдаг. Би зүгээр нэг жижиг юм аваад ярьчих те. Зүгээр жижиг жишээ. Тэгээ би үүнээс хойш тэгээ тэр хоол голох гэдэг ойлголт ерөөсөй байхгүй. Тэгээ дараа нь тэр нэг сүмийн иргэн тойронд үйлчлээд бас нэг мөнгө төгрөж 30 мөнгө төгрөгч байхгүй ганцхан өмдөд барилдаач гэдэг шиг тэгэл те нэг л юм хувцастай ингээл явд нөгөөдгөө шүн нугаагаал шүн хатаагаал өглөө нь өмсдөг л ийм хүмүүс ийм байсан амьдрал байлаа шүү дээ тийм ээ. Санаж нөө тэрийг тань амьдралаа хэдүүлээ. Бидэнд яг юу байсан? Тэ? 20 жилийн өмнө энэ цуглааныг эхэлж хахад бидэнд бас яг юу байсан? Өнөөдөр та байхгүй ма бодоод гонигтай болж байгаа бол буруу. Танд одоо байхгүй байгаа юм бодоод та гонигтай болж байгаа бол энэ буруу. Бага тэр 1999 зүйлээ би таныг бодооч гэж бодож хүсэж байна. Тэрийг хараад талархаараа гэж хүсэж байна. Энэ бол Бурхны бидэнд өгж байгаа зөвлөгөө байгаа. Ингэж бид нар сэтгэл хангалуун амьдрах болно амин. Бурхан биднийг үнэхээр харж ханддаг. Тэр бидэнд үнэхээр сайн ханддаг учраас түүний талаар Библиэлд байгаа. Тийм ч учраас би миний одоо Бурхан хандаж зохиосон хамгийн анхны дуун дээр Библийн ишлэгийг уншиж байгаад би бүр ингээд өөрөө ирэхгүй уйлаад хэллээ. Энэ ишлэгийг байнга санаж авсан байхгүй юу? Бурхан бол сайн гэдгийг нь амсаж үзээч гэж байгаа байхгүй. Бид нар хаанаас амсаж үзэх юм? Авахыг хүсэж байгаа зүйлээ авсныхаа дараа амсаж үзээд Бурхан та сайн гэж хэлэх юм уу? Аль хэдийнэ бидний амьдралд хангаж өгсөн нөгөө 999 тэр зүйлээс амснараа бид нар Бурханыг сайн гэж хэлэх үү? Энэ хоёрт үнэхээр том ялгаа байгаа нөхтөө. Таны авахыг хүсэж байгаа зүйл танд хязгаарч ирэхгүйгээр Бурхан төлөвлөсөн байж болно шүү дээ. Бурханд илүү найдаараа гэдэг зөвлөгөөг би өнөөдөр аваасаа гэж хүсэж байна. Бурхан илүү сайныг өгч чадахын бол чадна. Гэхдээ тэр бид танд яг хэрэгтэйг л өгнө. Танд хэрэгтэй хэмжээгээр л өгнө. Яг танд таарсныг өгнө. Эм болгон бидэнд таарахгүй. Антибиотик болгон бидэнд таарахгүй. Ханиадны эм болгон бидэнд таарахгүй. Гидсний эм болгон бидэнд таарахгүй. Вакцин болгон бидэнд таарахгүй. Бурхан та бидэнд яг тааруулж өгдөг гэдэг бүгдээрээ санацгаа. Библиэлд хэлсэн том нүглүүдийн нэг болох энэ шунал гэж нүглийн талаар бид өнөөдөр сурлаа. Бид нар бүгдээрээ таньдаг энийг. Бүгдээрээ энийг ийм байх тийм дуртай биш ч гэсэн бид нар ямар нэг шунлын хэлбэрээр бид нар Бурхныг орлуулчих гэдэг энэ бидэнд аюул дагуулна, өвхөл дагуулна. Тэгвэл бүгдээр амьдралдаа хэрэгжүүлэх нэг юу байж болох вэ? Талархлыг бүгдээрээ зуршил болгох юм. Тийм ээ? Магадгүй өдөр бүр цаасан дээр бичиж болно, утсан дээрээ бичиж болно. Би өнөөдөр ийм зүйлийн төлөө би талархаж байна. Ингээд шинээр бичээр энэ ерөөсө дуустгүй юм байлээ шүү дээ. Бас өгөөмөр амьдралыг бид нар сонгож байна. Цаг, авьяасаа, эд хөрөнгөөр бусдад үйлчлэхийг сонгож байна шүү дээ.
бас өөрийнхөө амьдралдаа тавьж байгаа зорилтоо шалгаад үзээрэй. Би үүнийг яагаад хүсээд байна гэдгийг шалгаад үз. Би яагаад хүсээд байгаа юм бол энийг магадгүй та шунж байгаа болол зогсоод яг зөв зам нь зөв алхам нь юу болохыг бодоод үзээрэй гэж хүсэж байна. Энгийн бас амьдралын хэв маяг бидэнд үнэхээр хэрэгтэй. Энгийн амьдралын хэв маяг. Одоо нэг минималист болж гэн гэд хамаг юм ингээл хасаал ингэж байгаа биш. Энгийн байх гэдэг бол маш чухал шүү дээ бас. Заавал бусдаас ялгарх хэрэг байгаа мó? Заавал бусдаас илүү байх хэрэг байгаа мó? Тийм ээ? Заавал би бусдад харагдах албатай юу? Тэгэхээр бидний амьдралд тод томруун байх ёстой зүйлээ тодруулж түүндээ өөрийгөө өгч амьдрах амьдрал чинь бидэнд нөгөө жинхэнэ happiness-ийг аз жаргалыг бидэнд авчирна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар шунал энэ талаар Библи хэлэхдээ нүгэл гэлээ, мөнгөний хайр аюул дагуулдаг гэлээ, шунал хүний сэтгэлийг сохолдог гэдгийг бид нар үзлээ. Тэгээд шунлын хор уршиг бол бурхантай харилцааг маань нурааж идэг, бусдад харилцаа нөлөөлж идэг. Тэгээд бас бидний одоо амьдралдаа байгаа зүйлстэй ханддаг сэтгэл ханамжийг маань бас бууруулж орхидог. Тэгвэл бурханы бидэнд өгж байгаа зөвлөгөө нь юу? Бурхандаа илүү найдаарай. Өгөөмөр байгаарай. Тэгээд сэтгэл хангалуун байхыг сураарай гэж хэлсэн байна. Амен. Бүгд хамтдаа залбирцгаая.